шашин дорхын үүд гэж байна. Жамдон тэтик гэсэн. Авралууд хэлбэр гэж тийм. Чүсоо ашваа гэж. Намаад нь жавчурын бүчээ намбасандаа бие чанссан жавсч өгдөг. Багшигээд аврал гээд урган зүйл хийх эренбүчийг дийлхэнтэй. Эрен чимбо гэдэг чинь эмтэй гэсэн үг тийм. Эренбүчийг үл хүнд хэлтэн. Намбаг үл одоо зүйл сүм гур тийм. Гурван зүйл дээр. За нөгөө нэг ладанжийн тийм ялгал гэхээр чанцал мөргөлийн гэхээр дөрв Нева чанцал гэдэг чинь хоёрдугаар тийм ялгалын нөхцөл байж байна шүү дээ. За гүй бис шанссан жавсч өгөө гэж. Бишрэнгүүгээр мөргөж итэг мөргөж тийм. Жавсч авралыг одуулна гэсэн ч үгээр очиж байна тийм ээ. Гэдэг чинь нөгөө нэг юу вэ штэ. Зогцыг даадууд лагдуу гэж нэрлэдэг байгаа нөгөө гоо дооно бомоо ороолоо содоо лагдуу дээ. Зогцыг даадууд жийжинжаа таги доод нь тааны доо шанам таги доод нь тааны доо шанам ментанжин пинжаа гэдэг тэр заваа штэ тийм. Тэрэн дээр чи нөгөө нэг таамид намла одоо энэ төгсгөлгүй жавсуу чи гэж байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Жавсуу чи оо гэхээр энэ чинь таамид болж шүү дээ. Төгсгөлгүй үе тийм. Жинжиг байхгүй яах нь шүү дээ. Жавсуу чи тэрэн дээр чинь шууд чанган наруу залган гэсэн үг байна шүү дээ. За тэгээд намаад нь явчирмгүйчийн намаас нь бие чанс явсан ч байна. Лам хийгээд аврал гээд гурван зүйл ирдэн бишрэнгүүгээр мөргөн итгэл авбал аврал авбалнаа. Дүйдэн найгуу тамжид дүү гэж тийм. Цаг хийгээд ахуй ийс гэх нь Жесус өндөөс даган тэтгэрэн саягтай чинь. Гэхдээ энийг бол дагуулan барьж саях юм тийм. Эвэлдэн багтаач гэж хэлж байна шүү дээ тийм ээ. Эвэлдэн багтаач байлаа гэсэн. Тэр гинэ энд гончигсанаар жавсууд олсон гинэ. Чухаг дээд 3 дор авралыг дуулах ёсныг гэсэн гэж. Хэрхэн аврал дуулахыг гэсэн үг тийм. Нооцгүй гэж байна. Гоо диивэр готбар гэж. Ойлгохгүй ингээд болгон тайвуулах гэж. За жавсуу самын гойваад нь паян гэж. Нэгдүгээр авралыг олуулсны хэрэг гэж юм. Хэрэг тус. Хэрэг зоригва гой өдөг гэж тийм. Хэрэг зоригийг паян гэж. Тус өдөг гэж. Жидрэг жавсууд авийн зүйл гэж байна. Хэрхэн авралыг олуулах юм ясан гэж тийм. Жидрэг жавсуу санаа жидрэг чавэрын баашаа багсан гэж. Авралыг олуулаад хэрхэн үйлдэх гэж байна. Аврал олуулсны дараа хэрхэн үйлдэхийн эренб дарааллыг мандах. Нийлээд 3 зүйл гэсэн. Лугаан 3 удаа тийм нийтдээ нийлнэ гэсэн санааг илэрхийлж байна. За анхдугаар гүвэс гэж байна. Дамбоны. За жир 10 жиг гэж байна. Ер нь бид тийм үү. Тогмаа нүпана гэж. Эхлэл үгүй цагаас гэсэн үг тийм. Тогмыг тэргүүл шүгэ гэдэг үстэй тийм. Тогмаа гэдэг чинь эхлэл үгүйгээс гэж. Коруур чамбаа гэж орчлон тэнсэн. Тинэ. Түүнээс гэж юм тийм үү. Нэг бол найлаа юу жүнхэн гэж байна шүү дээ тийм. Найлаа хоёр бол одоо гарахын яруулын нөхцөл. Тийм ээ. Нийлүү товаа. За түүн тэнж явснаас хүний бий болсон. Олсон нь гэвэл гэж байна. Үүнийг үлгэрлээс гэсэн үг. Олсныг гэрнэ үлгэрлээс кавзи жингүүдэн гэж. Зүүнний үзүүрийг өөднө гэж харуулад саалаа зүгч газар хатгасны дэнгүүдээр юнгар гिचтэй гिच юнгар удаач биш байхаа тий гिच гэж одоо будаа биш үстэй барва мамбохоор олон атгыг дор дорна цацсан цацваас гэж рэрэ зам гэж нэжгээд төдий кавзэр гэж зүүнний үзүүрт чагбаа гэж тогтхон сэрд зам ядаж байх төдий буй байх төдий юу үгүй юу гэхээс бус гэж тийм ээ. Гэхээс бус сервалыг баг бус гэсэн санаа өгч байна. Алчир барагтаа гэж хөвчлэн мичиг баг гэж үл тогтхонд онсон жис рүү баг гэж илэрхий нотлогдсон гэсэн үг шүү дээ. Илэрхий бүтсэн гэдэг чинь нүдээр хараад баталж болох юм тийм илэрхий гэсэн үг дээ. Ингээд цацгаар чинь нүдээр харахад тодорхой гэсэн үг дээ. За тэгэхээр маш товор гэж байна. Шин дүү гом гэж байна тийм. Шин дүү гом. Маш ховор чугаа гэж. За
За мэлүү томна ан гэж нөгөө жанин ансан жанд гэдгийг юу ч гарч ирж тээ. Жан ян ансан жанд гэдэг гэж хэлж байгаа шүү дээ. Тэ төмбийн зэгжин болсон байна шүү дээ. Зохид зэгжин. Хүмүүний биеийг олсон тийм ээ. Томна санжинжин дамаад зэлжин бэмаад байна гэж. Хүний биеийг олсны дээр бас бухны шишинтэй уулзсан нь маш ховор байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр төмбийн зэгжин болж шүү дээ. За энэ бол юу гэсэн жалжуу оваа гэдэг нь учирхын одоо шалтгаан оваа гэж ирсэн гэж хэлж байна дээ. Учирхын шалтгаан бүрдсэн ч юм уу буюу болсон тийм. Учирхын одоо шалтгаан бий болсон гэсэн үг дээ. Оваа яваа гэдэг нь юм тийм утгасаа байдаг. Энийг ч гэсэн ян болохоор ирлээ. Оваа ян. Тэ? Энэ ч гэсэн урдын одоо жишээ юм байна гэж хэлж байна. За энд бол нөгөө дүдвийн том гэдэг нь ороод ирж штэ. Өөр нэг санааг дотор нь багтааж үзүүлэх гэсэн утгасаа байгаа шүү. Дүд гэж тийм хураангуулахын утганд орсон байж тээ. Оваа ян гэж. Энэ ч гэсэн энийг ч гэсэн одоо илэрхийлвэл саяын жишээтэй адилхан гэсэн санаагаа тийм. Тийм учраас энэ дүдвийн том байна шүү. Цэгжин нийтэн дүдвийн том гэдэг нь хоёр байна шүү. Хоёр янзын төмбийн цэгжин, мэдмийн цэгжин гэдэг нь жаян ансан энэ гурван нөхцөл утгацаа түүнээс гадна юунд орно гэсэн байна. Дүд гэж шүү дээ. Хураангуулахын утга санаа. Энд орно гэж байна. Тэнтэй адилхан. За энэний нэг жишээ гарч байна. За дадаа ранжэ гэж байна. Өдгөө бид гэх юм уу? Ранжэ тийм. Мэлүү томна гэж хүмүүний биеийг олоод гэсэн тийм. Энэ болохоор нэлээний бүжинкүн гэдэг нөгөө юу чинь тийм. Одоо нэлээний бүжинкүн гэж байгаа шүү дээ. Хүмүүний биеийг олоод тийм олсны дараа гэсэн тийм. Бурхны шашин дугаан уулзах шатхан буй болсон гинцэг. Дамбаад нь жил мажил. Дамбаад нь мажил ушина. За ингээд хүмүүний биеийг олоод Бурхны шашинтай уулзах юм сайхан завшаан тохиосон юм гэсэн үг дээ. Жалжуу чүнга гэж юм тийм. Завшаан шалтгаан нөхцөл ийм нэг боломж гэсэн үг дээ. Жалжуу чүнга гэдэг юм тийм. Боломж гарсан үе дээр гэж тийм. Энэ цагт дамбаад нь мажил хүн болчоо шашинтай уулзалгүйгээр боломжоо ашиглахгүйгээр гэсэн үг тийм. Дамбаад нь мажил. Бурхны шашин дугаан учран золгоогүйгээр шийна гэж үг байсан ч тийм. Гомби шин дүүдүмийн ми гэж ангаж маш их шаналсан энжин шаналсан ми гэж хүмүүс тийм үү. Яндаг жад гэхээр 8 гишүүн жадан гэхээр 8 гишүүн төгөлд гэж тийм. Ерөөсөө 8 гишүүнтэй 8 гишүүнт гэсэн санаатай дан жан гэдэг санаа нь бүгд адилхан. За ийм 8 гишүүн сайхан одоо нуур далай нуурын одоо захад эрэг хөвөн дээр нэм хүрээд тийм үү. Чүү матан шиг уулгүйгээр хатж өгснээс ч илүү гачлан зовлонтой гэж шүү дээ. Дүг гэж тийм. За хүний биеийг одоо Бурхны шашинтай уулзах боломж байсаар л Бурхны номтой уулзалцуулахгүйгээр гэх юм бол энэ бол 8 гишүүн сайхан устай цэнгэг сайхан нуурны дэргэд ангаж өгч байгаа юм очоод дөнгөж хөвөн дээр нь очоод өгөхтэй адилхан тийм их гачлан зовлонтой гэсэн тийм адилтгал тийм адилтгалаа хийж байна. Дамбаад нь жал мажилны дамбаад шүүг машуулаас ер нь Бурхантай золгох Бурхны шашинтай золгох эс золгох нь шашинд орсон эс орсноо орсныг хэлнэ гэж шүү дээ. Шүүг машуулаас гэж. Бурхны шашинтай уулзсан онцог шашинд орсон ороогүй гэсэн санаа гэж. Дамбаад шүүг машуулны шашинд орсон ороогүй гэдэг чухамдаа бол гэж. Шүүг нэг тийм энэ нь гэж. Нийний гардан нэмбийн таа гэж гарсан шүү дээ. Нэг гэдэг нь бол тусгайлах, цохолох, тийм цохлон тусгайлах тийм намба гэж нөгөө нэмэх гэсэн үг шүү дээ, тийм тоочих нэмхийн санаатай олон санааг нэг юм дээр нэмж өгөх гэж байна. За энэ дээр болохоор юугаар орсон гэхээр тусгайлахын нэр байна шүү дээ. Чухамдаан бол гэж тийм шашинд одоо орсон ороогүй гэдэг нь чухамдаа чухаг дээр аврал одуулсан эсвэл одуулсны үднээс л агуулна буюу түүний хэлнэ. Тийм ээ. Жог гэдэг нь агуулах. Эснэ тийм учраас гэж. Эснэ. Кончусумдаа чухал дээр бүрдэл явсууд байгаа. Авралыг одуулах хэрэгтэй. Одуулах хэрэгтэйгээ зогсохгүй гэж тийм. Баялаа. Гэдэг нэг түүгээр зогсохгүй гэсэн санаа орж шүү. Явсуу самвала паяны жи юм байна гэж.
аврал одуулахад тус эрдэнэ жоохон юу байна вэ гэдэг асууваас гэжтэй. Яг юмнаа US гэжтэй. За асуу соннаа гэж авралыг одуулах юм бол намба санжиг зүг баг гэж. Дотоод бурхны шашинтанд багтна гэж. Шашинтан болно. Бурхны шашинтны игнэнд бурхны шашинтны одоо суудлын юм багтна гэсэн. Домб тамжиж ивэн дэндэн үү. За энэ нөгөө нэг Жавсдогийн паян жад гэж байдаг шүү дээ. Аврал одоосны 8 ач тус. Эхнийх нь бол бурхны шашинтан болдог гэсэн. Хоёрт нь хамаг самаар төрхийн шүтэн болно гэж. Шүтэн гэдэг нь яг үүтэй хүн байгаль ертөнцийн газар дэлхий дээр шүтэлцэн оршихтай адилхан санвар сахил хүн оршин тогтноход яг юу хэрэгтэй гэсэн үг байна л да. Жамд хэрэгтэй гэсэн үг дээ. Бурханд итгэх хэрэгтэй юм байна гэсэн. Байн амбийн дэва сарвжин савтаж байна. Нэмгэн барагдах болно гэсэн. За содон цад мэдмас угаа гэж. Цаглишгүй их буйны байна гэж. Нэр үгийнхаа тэмдэгэн дээр нэр үгийнхаа хойно явж байгаа шүү дээ. Төвдөл те. Манайхаар цадны содон гэж хэлмээр байгаа ч те. Цаглишгүй их буйн гэж хэлэхээр бол төвдөл бол буян цаглишгүй гэж хэлж байгаа. Тэгээд энийг бол ер нь бол манайх орчуулж ингэж хөрвүүлж хэлэхдээ бол монгол хэлээрээ сайн. Тийм ээ. Цаглишгүй буян гэж хэлж хэлдэг тийм. Морь цагаан гэж бид ярихгүй шүү дээ. Гэхдээ манайх ч нөгөө хуучин нөгөө их Монгол улс гэдэг тэр чинь Чимбо хор гэдэг бичиг хэлэнд үлдсэн байх шээ тийм. Тэгээд төвдөл өөрсдөө гайхдаг юм байна шүү дээ. Яагаад ингэж хэлдэг юм бол тоо гэсэн чинь өөр 13 оны зуршилтай байдаг шүү дээ. Их Монгол улс гэдэг чинь их Монгол улс яг хад чойн бичдэг учраас яг тэр хэвээр үлдсэн. Тэгээ Чимбо хор хэвээр тийм юм байдаг шүү дээ. За, ансан ду мэдмаа гэж мууз яа нөхгүй гэж тийм. Мэдэн юм аян чинь офис мэдсгүй гэж. Хүмүүн ба хүмүүн усын хорлолд үл чаддаг юм тийм. Not peace гэж шүү дээ. Хорлол бэр чаддаг юм биш. 3 дугаар тийм юм тийм. Хорлол бэр чадагдах гэхээр 3 дугаар тийм юм болж байна тийм. Эзэн үлдэхүн тийм юм болно шүү дээ тийм. За, G3-ийн донд баг гэж. Манайд бол хорлол чадагдахгүй гэж хэлнэ үстэй. Хорлолоор чадагдахгүй гэж хэлэх юм уу? Монгол хэлэнд бол яг хоо бидний олон жилд номын хэллэгээр бол яг төвд ихэд дараа яриа сурцсан байдаг та. Тэгээ энгийн хүмүүс яриа Монгол ардын амын хэл энд бол хорлол чадагдах маягаар хэлэх байна тийм. За, G3-ийн донд баг гэж. Алив сансан, юу сансан санаа бүтэн хэрэг бүтэн гэж байна. G3-ийн донд баг гэж тийм. Нэ гэж. За, нүрдүүн гомбор зөвхөн санг яваа гэж. Түрнэ их тосгүй мэш үү цаашаа. Хаян багтун мэдвэ. Цаглишгүй, хэмжишгүй. Одоо барагцаалшгүй тийм ээ. Үлшгүй их тус эрдэнэ эрдэн байна гэж багтун мэдвэ гэж. За тэгэхээр энэ 8 тус эрдэн байх юм шүү дээ. Бодын шинтэн болон санвар бүхэн төрн санварт одоо бэлэн болно гэсэн үг тийм. Санвар төрлөхгүй хүн бас байдаг юм шиг байна шүү дээ. Сав болдоггүй. Санварын сав болно. Муу төрөлхөр нь дарагдана. Цаглшгүй буйны хурааж мууз юм болох болно. Ямарваа хүн босын хавь чадахгүй. Алив сансан юм бүтэн. Гэсэн чинь Дэвид G3-ийн дондуа гэж байд юм байлээ шүү дээ. Тэгвэл бас хараад хийж болох юм уу гэж. Жам дотоолаад нэг бүх сансан хэрэг чинь бүтэн гэсэн. Тэгвэл хүн харааж болох уу гэсэн. Тэгсэн чинь нэг жамдоо лавжаа гэж байдаг байхгүй юу? Тэ? Аврал одуулсан хүн заавал дагаж мөрдөх хэрэгтэй. 8 зарчим байж байгаа шиг байна тийм. Тэрэн дотор чинь бол амьтанд холбоо гэсэн юм шүү дээ. Чи номд аврал одуулсан учраас амьтанд холбоо гэж байна. Яа тэгэхээр номын өөрийнх нь арын шинж чанар нь бол юу юм бэ та? Мицео гэдэг юм биш. Үл өнөөхөө шинж чанартай учраас дандаа нөгөө чигдүү яваад байдаг шүү дээ. Тууштай боёо хамгийн тустай учраас юу амьтанд холбоо. Ийм учраас нөгөө артлт нь хаацсан гэдэг юм. Сансан хэрэг гэсэн чинь тийм. За түргэнээ бурхан болно гэсэн ийм цаглишгүй их байна. Тэгээ гончигла жамдоо жигмийн ганцлаа намба санжээ болон гончигсан жамдоо мижигдүү жигдэн бэнөө жамдоо жигмийн ганцлаа. Тэр бол мөдөг үрж явах гэж. За зөвхөн 3 дээр аврал одуулахыг үйлдэхгүй гэх үү. Эсвэл аврал одуулдаггүй гэтэл болно тийм. Жамдоо мижигдүү. Аврал одуулдаггүйгээ
Тийм ээ. Жигдэн би цаалаа гэж. Эгэл ертөнцийн гүн зүгээр те. Жигдэн гэдэг те. Эгэл ертөнцийн тэнгэрт итгэдэг юм уу? Тэн авралыг дуулагч жамдуулж идэг гэж те. Гансаг бодгал, гансаглаа, бодгалыг те. Одоо энэ дөр бол цаагийн ялгуулт өгдөж шүү дээ те. Гансаглаа. Нөгөө ладан буюу лагийн утгатай ялгуулт тийм болоод шүү дээ те. Ширл мөдөг үрж авах гэж. Энийг бол гадаадын одоо тэрсүүд гэж үзнэ гэж. Тэрсүүд гэж үзэх гэсэн үг шүү дээ. Жог гэж ер нь тэрсүүдэд авч үзнэ гэсэн үг яасан. Тэрсүүдийн тал тавина гэсэн үг. Жог гэдэг ер нь тавина л гэсэн үг дээ. Шаг жог гэж тийм. Энийг энэнд нь авч тавина. Энийг дотоод нь авч тавина гэсэн үг. За жамдуугийн аврал додуулах нь бол дамбаалж угаад нь санживын давж үгийн гоо давуу юм гэж. Итгэл аврал додуулах вэ гэдэг бол замд гэж тийм. Аврал додуулах вэ гэдэг бол дамбаалж угаа шашин дор орохваа бурхны шашинд орох. Санживын давж угаа бурхны шашинтнуудын суудлыг нээнд багтах гэсэн үг тийм. Зүг орох тийм. Орох үүд нь болж байна. Үүд адил гэсэн үг юм. Үүдтэй адилдах болох байсан. Мөний тул имбис нараа. Жунцангийн ба саа болсон шүү дээ. Жунцан хүчээр шалтгаан заасан тийм учраас гэж байна. Учраас жамган лама зонхаава чимбэс гэж. Зөөлөн итгэт лам багш их зонхог богдгоо гэж тийм үү. Жанчул аминд ойдмөрийн зэрэг гэж гэж. За дамбалж үгийн гоо дамбаа авсууд овж амбалж. Аврал додуулахын үүд дээд үүд гэж шүү. Шашинд орохын дээд үүд. Авсууд овж амбалж. Аврал додуулахыг судлах. Шашинд орох үүд чинь бас хэд байд юм аа тий. Агрын чим дотор бол шашинд орохын үүд хэд гэдгээ заасан байдаг юм шүү дээ. Гэхдээ бол энэ хамгийн дээд үүд юм байна л да. Жамдаг тий. Дээд тий. За тэгтээ бол гагц үүд нь л баг таа. Нэг л үүд баг таа. Тэгэхээр ямар таалтай ямар гомбор гэж альцсан юм бэ? Гэрийн сайн судлуулт гэсэн тий. Шийсэн бай. За ингээд жээ зонхуу богдол угаасаа бодмөрийн зээл. Тэгээд шашинд орохын үүд бол аврал додуулах юм аа. Нэгэн тайлбарсан юм шүү дээ тий. Намрын савч татчих байдаг үстэй. Одоо дамбалж үгийн гож авсад дуугаалж байгаа. Чи нөгөө жигдэн шимэр жигдэрч байгаа давааны жин гэдэг сан баг. Энэ савч татдаг байна шүү дээ. За намрын яах вэ тийм ээ? За энд ингэж байна. За ингээд санаа гэдэг дотор бол нинэ буюу овш гэж байдаг байна. Нинэ. Нөгөө нинэ гинэм памадан гицэл памаа гэлума гэлэн мадан гэлэн гэж сатарч яддаг шүү дээ. Ангид энэ хүн анз юм байна шүү дээ. Тэрний нинэ хамгийн ихнийх нь энэ бацаг гэж яддаг шүү дээ. Бацаг сайхан. Энд чинь бас нөгөө өдрийн бацагч байдаг. Хугацаатай юм байгаа шүү дээ. За гинэн гэдэг бол уйны одоо шадар гэж байна. Өдөр овш тийм үү. Гинэнгийн санаа гэж байна. Домба. Санаа тэргүүдэн сотор ирж байна. Ангид танилцах 8 язгуурын санаа хийгээд жансамжийн домбаадан гэж. Бод савгийн санаа хийгээд агжийн домбаа гэж. Тарины санаа нөгөө буйгаас гэж. Аврал додуулахыг урд нь одуулгүйгээр гэж байна. Урд нь ер нь аврал додуулгүйгээр санаар тэдгийн альныг авч төрөхгүй гэж. Жамд байхгүй бол сатарчин дом төрөхгүй байна. Жансамжийн дом төрөхгүй байна. Тарины бод савгийн санаа төрөхгүй юм байна. Тарины санаа арч гэсэн төрөхгүй юм шүү дээ. За жамдуу хондуудаа нэг аврал додуулахыг урд нь одуулаад гэж. За уртл ясаар буюу одоо бэлтгэл байдлаар авралаа одуулаад тийм үү. Домбаадыг хандан чинь тэдгээр санаарын альныг авч төрөх учраас санаар бүгж төрхийн шүтэн болно. За энэ нөгөө 8 санаар 8 паянга нэггүй сайхан тайлсан байна шүү дээ тий. Санаар бүгд төрхийн шүтэн болно гэсэн шүү дээ. За энэ дээрээс задлж тайлсан байна. За он сүнж сасамжийн хааж гинэ. Одоо энэ бүр урд цагт гэж он гэдэг юм он. Сүнжүү засам гэж 33 тэнгэрийн хааж гэж нэгэн тэнгэр гэж. 33 тэнгэрийн оронд байсан нэгэн тэнгэр нэр байна. Сүнж засамжийн хааж гэж. Читайгаа гэдэг чинь үхлийн 5 ёр туссан гэж тийм. Читай гэж үхлийн ёр. 8 гэдэг
anga тавте эс гэдэг таваар гэсэн үг. Пог тусаад гэж. Тавны ор туссан гэсэн үг. Погдээ гэж тийм. Тусаад лагжийг гэдэг нь шүү дээ. Гэдээс нь лагжээ гэдэг тийм. Тэгээд Чивада нивинцэ гэж. Өгөхөд тун одоо ойлгохын цаг гэж байна. Нивинцэ. Яважимат гэдэг гэж. Яважимат гэдэг нь хойд төрөлтэй гэсэн үг. Пагдуу гэдэг нь гахай гэсэн үг тийм. Пагдуу гэж. Гахай болон жив төрн гэж гэдгээ мэдсэн гэж тийм. Ойлгоод шин дуу донгол дурж өгч маш их гаслан зовс зов болоод донгол зовсон. Донгол гэдэг маш их зовлонтой болсон болж гэж. Одоо гончглоо жамдаа шүгдэж явс гэж юм. Чухал дээр гурав хүчтэй хатуугаар авралыг одуулсан гэж тийм. За жамдаа гэдэг бол нэр үгээр нь орж штэ. Аврал одуулахыг гэх юм уу? Шүгдээ гэж хүчтэй хатуугаар үйлдсэн гэж тийм үү. Тэгэхээр хүчтэй бөгөөд маш хатуу чанга хатуу сэтгэлээр авралыг одуулахын сацуу гэж одоо тийм утгаар. Вис гэдэг нь баасаги гэдэг нь тэхийн сацуу яг тэг мөчд тийм ээ. Тэгэхэд бүхэд пагдуу живаалээ логч. Нөгөө хойд төрөлтөө пагдуу гахайд төрөх байснаас буцаад гэж одоо бид тарж тэнгэрийн оронд тэнгэр болон гэж тарж яваа гэж. Тааруу сал тар сал гэдэг нь байгаа шүү дээ. Дэнт гарч байна шүү дээ. Дэнт цаг үеийн дэнт гарч байна шүү дээ. Тэр юм хэвээр болсон. Тэнгэр болон төрсөн гэж судрах. Тэнгэр болон төрсөн гэж судрах айлдсан юм аа. Ийм явдал болсон гэсэн үг шүү дээ. Мэд жун ис гэдэг нэг жунгаа жодоо гэж үгээд шүү дээ. Болсон явдлыг өгүүлдэг гэж тийм. Жунгаа жодоо. Жунгаа гэдэг нь болсон юм гэсэн. Ийм явдал гарсан тул манайгаа гарсан гэж хэлж байна. Жун ис гарсан тул үгээр юу хэлж байгаа юм бэ гэсэн үг дээ. 8 анжинд байгаа гэж. Муу үеийн Twitter гэж. Twitter-тэй юм халахсан tweet-үүлж айн гэсэн. Хүний сайн сайхныг олж хардаг бэлгийн нүдийг ингээд хаагаад тэгээд одоо нэг хоосон чанар ингээд гүнзгий явуулдаг бодгоо үзээ тараад гэдэг. Юу ч ойлгохгүй нэг толгой үрээд явж байгаатай адилхан тийм. Ийм учраас Twitter нь нэмгэр нь барагдана гэж. За гончглоод явсан содон сүксүүд өгнө гэж. Хэрвзээ гэж чухал дээд гэж гончглаад чухал дээд. Явсуу соён гэж. Авралыг одуулсны содон буйныг. За содон сүксүүд өгнө хэрвзээ дүрсэнд үгтэйвэс гэж байна. Дүрсэнд биелүүлэх гэсэн үг дээ. Бийжүүлэх юм бол гэсэн үг. Одоо хэлбэр дүрс одоо бийжүүлэх гэсэн үг байсан. Сүксүүд үг гэдгийг шууд бийжүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ буян чинь бол одоо ингээд буйны үйлчлэл юу гэдэг юм бэ? Сүг шив дамин гэж дотроос дамин гэж хэлэх та тийм. Тийм ээ. Дамин гэж хэлэх та тийм. Дамин гэж. За энийг хэрэгцээ сүг болгох юм бол гэсэн үг тийм. Бийжүүлэх юм бол хансан дүү юм биш юм байна. 3 ертөнц ч гэсэн багтахгүй ч гэж. Хамсан жинж 3 ертөнц хүртэн түүний савд багтна гэж. Нод чунгар. Савд багтна гэж. Чунгар гэдгийг раавал гиж гэдэг утгасаа гараад олж байгаа зав тань тийм. Чунгар гэдэг тийм. Гиж доолэ гэж сударт гэж байна. Судраас гэж хэлэхгүй бах тийм. Сударт гэж тийм. Сударт сүм ба гэж айлдсан мэтгэж. Мэдхээр жишээний гэсэн үг шүү дээ. Содон жимбо согвис цаг мэдээ сугана гэж. Их буйны хурааснаар цаглишгүй хурна гэсэн үг. Хуран зүйл болно гэж тийм ээ. Согвис цаг мэдээ согбай гэж тийм үү. За жамдуу чэбис гэж байна. Аврал одуулснаар пагдуу живаалуулдаг гэж. Гахай болон төрөх байснаас буцаад гэж тийм. Живаалээ бод гэж. Гахай төрөхөөс буцаж гэж. Хар живэр сүм баг гэж. Тэнгэрт төрсөн, тэнгэр болон төрсөн гэж айлдсан гэдэг ч тийм. Сүм баг ав. Андуула догулж ирсэн. Муу зээнаас няцах тул гэж. Няцах болох тул жавсуу самис гэж аврал одуулснаар андран гэдэг нь муу зээн болох бай гэж. За. Мөн мичигла хөө ганшаа чаваа гэж тийм. Урд нэгэн хүмүүс гэж байна. Ганшаа чаваа гэдэг нь ийм тахир хөлтэй гэсэн үг шаач юу гэж тийм ээ. Явж чадахгүй доголон гэсэн үг шүү дээ тийм ээ. Хөвгүн бүү ганшаач юу гэх доголон хөвгүн гэсэн үг л дээ. Хөлгөө өвгүн доо мэту баг явж үл чадахч
нэгэн чума байсан гэж юм уу? Байсан. Созон ламда гэж нь урлах хоёрыг гэж сургасан юм дээ. Сургасанд Паримбу Шива шиг чун гэж баг санхан мэддэг нэгэн болов гэж тийм мэддэг нэгэн болоо гэж. Шису мицан жиглаа гэж хожим гэж тийм хожим нь мицан гэж нэгэн айл гэж мицан гэж айл шүү дээ. Хүмүүний гэр гэх юм тийм айл гэсэн үг сан жиглаа. Нэгэн айл гоёжин тамба гэдэг нь хоцсны нөхөөс жиба тавьхаа тийм нөхөөс хийхэд авч орсон гэж чирваа. Ко гэдэг нь тэр гэсэн үг. Ко гэдэг нь тэр гэсэн үг. Бид гоёо гэж нуух хэрэг нэгэн хэрэг гарсан гэсэн үг. Гоёо жиг гэдэг нь нэгэн хэрэг шүү дээ. Бид гоёо жиг. Нуух нэгэн хэрэг гараад гэж юм нэ тий. Сэвжи нандуу гэж сан зойрны дотор гэж авдралда тий. Авдралны дотор зүгдээ оруулаад зоддуу байвс сан дотор нуусныг байвал нуусан байсан тийм үү. Гүммис булгаач байр гэж юм. Норзээ суугаан гэж. Эд мөнгө эдийн гэсэн зай гэдэг нь эд юм шүү дээ. Тэгээд нор гэдэг нь одоо мөнгө тийм үү. За эд мөнгө гэж ойлгоод авч одоо гэсэн үг чивс тийм. За гүммис зээ жи гэж. Булгаач байр ямар эд юу байна байгаа бол гэсэн ёднаа тийм байгаа болоо тийм ёднаа нямна гэд каашвис амин нээсэн гэж юм. Чэвоо гэдэг нөгөө тахир хөлтгөө гарсан гэж тийм чүнэс гарснаар гүммистэй садлаа гэж булгаач үүнийг алж ножин чадагч ягчсыг эксквай гэдэг содорч яваа гэж алхыг завдсан гэж тийм содорч яваа алхыг завдгүй тэрвээ бурхан дор зүрхний мохраас гэж юм таг манай жамруулж ирсэн. Авралыг дууснаар санжиж ис бурхан бэр ножин дүгнэлтэй гэж нөгөө ягчст хувлаад гэж. Бурхан багш ягчсан хувлаад гумала шилтан гэж. Булгаач нягуур яв зүйлээ гэж тийм ийм асуух гэж. Үүнийг алалгүйгээр наала хүлж гэж надад өргөтөн гэж тийм үү сүм бис айлцнаар коомасд гэж түүнийг алалгүйгээр даваа гэж тавьж явуулсан шүү дээ. Тавьж явуулсан ба нэгээ. За цаашаа тийм ээ. Бас санжи олсонгийн дүйсөө гэж од сүрм ташаак гэсэн үг шүү дээ. Ташаак бурханы үед цаг үед дүйсөө. Рэрвжин банграмлаа гэж. Сүмбэр уулны банграм гэдэг нөгөө тагт шүү дээ тийм тагт. Уулын тагт гэдэг үстэй тийм. Ийм тэгш сайхан. За уулын тагт нь Луин жал үг гэж юм. Усын хаан үг гэж тийм. Үг нэр нь юм байна. Амьсгал гэсэн тийм. Үгчин гэж тийм. Хоёр. Үг ба үгчин хоёр. Каадин гэж юм тийм. Каадин. Зааняндан жаач хүн гэж. Хоёр юу байсан гэж. Яруу дуу тэгээд өчүүхэн дуу хэмээх хоёр юу байсан. Галд байсан юм тийм. Галд. Нийч юм хоёр галд байсан. Юуны хайдан нийжс гэж юм. Хоёр л усыг хоёр хангалд дээр ям зээ гэж дахин хөнөөсөн бөгөөд дунгалуур ядчих. Зовоодог байсан гэж тийм. Дунгалуур ядчих. Зовоодог байсан. Шисүү юуны жис жамдоо бан авшил гэж. Хожим нь хоёр бус бэр жамдоо гэж аврал одуулахгүй хийгээд авшиг гэдэг суртгаалын суурийг хүртсэн гэж авснаа тийм үү. Хүртэж авснаа хайдан нийжс хоёр хангалдад мицүүг гэж чадаг таан байж гэсэн үг тийм. Чадаг дүүгээр юуны баг юм сууж хоёр тус бол амар тайвна гэсэн үг тийм. Амар тайван дампаа суусан. Хайдан гисгинэ нөгөө хангалд дээр дивэр асуусан гэсэн. Нэг бит юм. Жамдуутан аврал одуулахгүй хийгээд навши лам бис суртгаалын суурийг хүртснээр дээдэрж үрж тэр мэд болвоо гэж жимэрээс болвоо гэж үгүйсэн. Хайдан нийжээс хоёр хангалд ч гэж юм тийм. Жамдууд гэж аврал бодуулахыг суртгаалын суурийг хүртээд гэж тийм. Шигаа гэж дөрвөл эвтэй найртай гэж төмбөрж тийм. Эвтэйя төмбөрж байгаа эвтэй болсон болж тийм. Санжигдүү хамтдаа нөхөрлөж гэж. Санжигдүү догноо гэж. Хамтдаа нөхөрлөд чагар молонд
лэгбод авис. Үхий хүртэл гэсэн үг чигээр гэжтэй. Үхий хэзээ үхий хүртэл молон лэгбод авис. Сайн ерөөлийг тавьснаар дагжигын ном бидээс дагжиг бид тийм үү. Дагжигийг бидний домбаа гэж бурхны бис цагт. Бидний бурхан багшийн цагт. Лүүний ёлхор сүрэн гэж хоёр тус нь бол одоо ёлхор сүрэн пагжиг болсон байна шүү дээ. Ёлхор сүрэн нэгээр пагжиг. Хоёр хангалд нь бол Жанми сан гэж юм те. Жанми сангийг намтай сарай явуулсан. Болсон гэж сударт намсан. Тэ. Энэ нь бол нодбис мэцэг байж хорлол үл чадагдах болсон тул нийтмийн маян жис мэцэг байна гэж. Энэ хорлол үл чадагдах болсны жишээ болсон үг шүү дээ. Хүн хийгээд хүмүүн бусаар үл чадагдах болно гэж хэлж байна. За үйлийг ямар үйлийг үйлдвч чухал дээд гуравт гэж гончиглаа. Нин таванаж явсан дээ гэж. Үнэн санааны мухаас авралыг бодвол ёстой үг гэж юм уу? Аврал одоо хөгөө доо галнэ оюуна даах гэж гэсэн үг. Гал гэдэг чинь тохох гэсэн үг шүү дээ тийм ээ. Оюуна даах гэж тийм. Тэгээд бүтээлийг гэж юм дуваа гэж. Бүтээлийг нямж жуугач юм боо. Эгнишгүй гэсэн үг юм уу? Тэнцшгүй, танцшгүй. Эгнишгүй их жовжи гэж. Жовж юм боо. Их жов багшлууга багшийлаа. Гадам гомаа. Гадамбын их дээдсүүдийн гэсэн үг тийм. Гадам гомаа намжигээр гадамын их дээдсүүдийн чаглан даламна. Гарын авлага гэсэн үг шүү дээ. Мотрын авлага гэж хүндэтгэл хэлж байна. Гарын авлага суралцахаас чаваад хамжид тарчин бол биес гэж. Үйл бүхэн эцэслэн дүүрэх гэсэн үг тарчин бол. Эцэслэн дүүрэх тул жи самбин нан нүбай гэж. Юу сансан хэрэг үлддэг юм аа гэж. Гончигдаа жамдуу сүшин дэжэвэн төс гэж. Чухал дэд гурав аврал бодвол ёсчлон чэгийн үйлсний хүчээр. Хүчээр яваач маань амсаа хожим хойд төлөвлөлтэй гэсэн үг тийм. Чи маань нам гэхээр олон тоон дээр явж байна тийм. Олон тооны нөхцөл шүү дээ. Нам даг гэж чинь тийм. Тэгээ нам суу төлөвлөлтэй мекомбинайс уу гэж. Чөлөөгийн оронд гэж тийм. Наа ком басан гэж ярьж байгаа шүү дээ. Би завдсан үг гэж тийм. Гэрийн даалгавар хийсэн ком басан гэж тийм. Завдсан үг тэрэн шиг зав гарсан үг гэдэг шиг. Меком гэдэг чинь одоо чөлөө зав үг. За чөлөөгөөс оронд мижи бол төлөвлөгөөгөө чэйдэн ингэж номт дин гэж шүтэн. Чадваржингээр юр бусын шүтэн болчихно. Дин чадваржингээр тэ. Юр бусын бие шүтэн гэсэн. Бие гэсэн үгтэй төрөл тог гэж олох үг байдаг шиг тэ. Дэн дэлай энэ биедэн ч үү тэ. Энэ биедэн ч жамроос гэж авал бодуулах төлөвлөлтөнд ногорж юрнэ суралцаад санжээжин гомхон бурхны утгийг дэлгдүү тавааны амар хэлбэр болох нь нүрдүү санжаава юм аа. Төрн бурхан болох юм аа гэж.